Ингээд суугаад яхад ингээд чөлөөтэй сууж. За. Ташив. Ясив юм. Камер гэдэг юм чинь нууцхан тавьжул амар биш жалчаад байгаа. Өөдөөс харчаач хэцүү юм тий. За өөр юу ярих вэ? Дүүнэртэй минь түргийа гэж үг хэлэхгүй. Тэгээд бүх ажилт нь амжилт хүсье гэж товчхон үг хэлчихнэ тий. Тий. Одоо юу ярих юм бэ? Тэгээд шалгалаа юм бэ. Бас сандрах шинжтэй юм биш үү? За сайн байцгаана уу. Атган авахт манай ах дүүнэр, эгчнэр дүүнэртэй энэ өдрийн минь түргийа. Одоо манай аавын талын одоо дүүнэр нь эгчийн хүүхдүүд ингээд хамаатан садангууд бүх манай талын усууд ач зээнээр өч хушны үеэлүүд бүгд төрөлцөө ирж 7 сарын 12-нд Бургалтайд уулзцаая. Тэгээ сайхан ургийнхаа баярыг хийж хоорондоо танилцаад мэдж аммаар байна. Тэгэхгүй бол одоо ер нь их холдоод байна. Одоо өөр хүүхдүүд мөн ч гэсэн танилцахгүй бол болохгүй нь байна. Ийм учраас одоо тэгээд ургийн баяраа хийхээр болсон. Би бол аавын цусланд гарч исэн ирэг дээр нь идэх юм билүү гэсэн бодол байна. Тэгээд яг өөрсдөө тэгээд санаа оноо хайлнаас газар нь ямар газар таарах нь бас тэр маягаа үзэж харж агаад зөвлөдөж байгаа. Тэгээд яна Бургалтайдаа хийх нь бол ойлгомжтой. Сайхан баяраа тэмдэглэцгээж наадъя. Тэгээд та бүхэн бүгдээрээ хүлцээрээрээ гэж хүсье. Хүлсүг бахна. За энэ өдрийн мэндийг бүх дүүнэртэй хүргэе. Тэгээ өнөөдөр Сэржамын ирээд ярилцлага авч байгаад би маш их талархаж байна. Миний аав чинь 10 настайдаа өнчин хоцроод одоо тэр гэрийн ноён нуруу одоо өрхийн тэргүүн болж ээжигээ эгчигээ дүүгээ асарч одоо арангаан тариацсан руу нүүж ирсэн байдгийн тэнд одоо 7 жилийн боловсрал эзэмшээд тэгээ цэргийн албанд явсан ийм түүхтэй цэргийн байлдагчаас хурандаа хүртэл явсан ийм гавьяатай буурал байгаамаа миний аав. Тэгээ миний ээж аав хоёр 50 онд нэг гэр бүл болж амьдарсан. Тэгээ 5 хүүхдийн халамжилж өсгсөн байдгийн. Тэгээ миний ах маань өнөөдөр Тэнгэрийн оронд очичтэй. Тэгээд одоо миний баг дүү маань бас Тэнгэрийн оронд очичтэй. Ингээд бодой минь хөрөлс өхөн минь байна да. Тэгээ би ээж аав хоёрын тухай ярихдаа үнэхээр хүн нас өдлөөд ирэхээр үнэхээр ээжийн тухай аавын тухай дуу явахад нулимс гардаг болдгийм бэлээ. Ээж ааваас маш их сандгийн бэлээ. Ер нь нас өдлөж байгаагийн шинж юм уу да гэж боддгийн. Тэгээд их наадмаараа тэгээд бүгдөө цуглараад тэр газар ахын дүүсүүд бүгдөө үр хүүхдүүдэд танилцуулж одоо энэ сэтгэл зүрхэндээ бодогдсон санаж явсан дурсамжуудаа ярьсан тийм сайхан дурсамжтай өдрүүд байх болтугай гэж өрөөж байна. Тэгээ энэ сайхан уулзалт учралдаа та бүхнийг бүгдөө итгэвтэй оролцоорой гэж хүсэж байна. Итгэж байна шүү гэдгийг дахин давтаж хэлье. Бацаахан чи аавын тухай ээжийн тухай нэг хоёр үг санд аав чамд юу гэж хэлээ? Хамгийн сайхан хоол таны идэх хоол ямар хоол вэ гэж асуухад аав юу гэж хэлсэн гэлээ? Хатхаас өндөр түүхөө тавих тэр үсгэнтэй байх уу. Тэр халуун улаас гисэн чулуун дээр мах ингэж шат хамгийн амттай хоол гэж ярьж ирсэн. Тэгээд бацааганд би сонсоогүй тийм дурсамжуудыг бацааганд ярьсан байдгийн бүх хүмүүс ээж аваагаа дурсаж санах бах. Тэгээд үнэхээр өнөөдөр амьд цэрүүн байгаа эцэг эхийгээ бүгдөө хайрлж цааг үргэлж ээж аавтайгаа утсаар ярьж байгаарай. Нэг урмын үгийг хэлж байгаарай гэж та бүхэндээ хүсье та. Ингээд эргэн уулзах өрөөл тавиад төр яриагаа өндөрлөё. Баярлалаа. Дандаа зурган дээр хахад дандаа дальж ирсэн байдгийн. За тэгээд бид нэг баг байхад ах маань одоо гэлэрэнц ах маань сургуульд аргатлал бараг 2 3 дахь ангиас эмээг их рүү аваад явдаг байлаа. Хөрөлсөх бойтанд хоёр бигзээвит хоёр дөрүлээ эмээ дээр очдөг байлаа. Айдагч эмээ хоёр минь зүгээр машинтай ирэхээр зүгээр гадаана баярлчихсан тосоод авдаг байсан. Бөөр нүдэнд харагдах юм нэрэ. Тэгээд л зуны амралт дуустал хөр малдан дуслал хоргийн тогоо орж жимс жахан эргүүлж байгаа ирдэг. Хөр малдан дуслдаг. Тийм л хөвгтөд байлаа да. Одоо дууссан. За. Одоо дууссан бол тэнд очиж байгаа ярина шүү дээ. Тий. Тэнд очиж яг угаасаа дахиад бичлэг юм. Чи зүгээрээ. Өрөөлгөө. За. За. Ах дүүнэраа бүгдөө
Энэ Ураг наадар нар төрлөөрөө. тий ураг төрлөөрөө ах дүүсээрээ ахыхаа бургалтаад байдаг ахыхаа борин дээр очиж хэдүүлээ сайхан уулзцгаая. Уулзаж Тий. тий. Дүүнраа урайлан дуудъя. Ах дүүсээ хүүхдүүдээ урайлан Танилцуулж. дуудаж тий ах дүүсээ Тий, бүгдээр нэг- минь танилцуулж нэг 3 өдөр сайхан ах дүүсээрээ эцэг ихээ ярьж дурсаж сайхан өнгөрөөё. Эрцгээгээрээ. Тий баяраар алсан байна. Тий. Яг л баяраа. Тий бүгдээрээ тий. хөрөлцөн ирж. Тий. Баяр наадмын үеэр амрахгүй хүн гэж байхгүй ер нь. Бүгдээрээ л Ирээрээ гэж чөлөөтэй урьж байна. Хүрэлцэн ирээрээ. Урьж байна. Хүрэлцэн эцгээгээрээ баярлаа. За. Ханийхаа одоо ургийн баярт өр хүүхэд ажицээ ахан дүүсээ Урьж гинэ урьж байна. Тийм ойлголж. За өнөөдөр минь төргээд бүх ах トゥ төр төсөختөө өдрийн минь төрхий. Чирэн давгийн хүү. Манай аав маань их хэцгээшээ гуруулаа. Айлын баган чирэн давг тэрний том хүн би байна. Ийм ах トゥ гурвын хамгийн баг хүүгийнх нь хүүхдүүд байна да. Би чи хэцгээшээ наймуулаа. Би чин дээрээ нэг ихчтэй. Тэгээ эрэгтэйгийн том нь чирэн давгийн хүү Викцэн гэж хүн байна. Энэ зун манай дүүнээс болон манай ах トゥ нар зун одоо ургийн баяр хийх гэж байгаа юм байна. Үүнийг одоо бид их маш талархалтайгаар хүлээж авч зун очин үр хүүхдүүдэд дагуулад ингээд ах トゥ нартайгээ зун сайхан уулзж ярилцъя та. Миний аав нь ер нь бол маш залуугаар өнгөрсөн. Тухайн үед миний аав нь 49 настай өнгөрсөн. Ингээд 6 он чин дүүтэйгээ ихчтэйгээ ихч манаас одоо тусдаа гараад дөнгөж жил гарч ирсэн юм уу да. Тэгээд би чинь цэргээс халагдсан үед халагдах чиглэл маань аав маань өнгөрч ингээд миний том ах гэлгэрэнцэн ах одоо биднийг бол одоо маш их бидэнд тусалдаг ах маань байлаа. Айдаа ихч маань байна. Энэ хоёр маань сайхан урт наслсан. Та бүхнийг энэ зон ах トゥ төлөвлөсөөр сайн гайо хооцож бүгдээрээ сайхан цуглахыг одоо урьж байна да. Тийм. Зон сайхан уулзцгаая. Тийм. За тэгэж хэлээ да. Ярим утгаалах хэцүү юм. За болох. За. Тэгээд найруулдаг. Тэр гашх машин гашаа. За юу яа? Одоо эхнээс нь явах уу? Амаагүй өрөөл Тэгвэл хаанаас нь явах хэрэгтэй бэ? За энэ үчи мэндийг үргэе. Тэгээд хоёр дүү минь ээж одоо сарилслага авах гэж ирлээ. Хоёр дүүдээ маш их баярлж байгаа шүү. За тэгээд товчхон намтар өгөөд урайлга өгье доо таатай. За энэ ах トゥ гурав гэж энэ хамгийн том нь Дэжидмаа гэж байгаа, Гэлгэрэнцэн гэж байгаа, Цэрэн дав гэж байгаа энэ гурван хүний өр хүүхдүүд ах トゥ нар нь бүгдөө уулзгаар ярилцж зохион байгуулах гэж байгаа. Уулзалтыг гэж байгаа шүү. Бэлэг болсон гэдэг нь маань 5 хүүхэдтэй. Тэрнээс хамгийн том нь Эрдэнэчим гэж юм байгаа. Удаах охин нь Эрдэнэц гэж юм байгаа. Тэрний удаах банд нь Эрдэнэбаатар гэж юм байсан. Тэрний удаах нь Эрдэнэл үгүй. Миний доотлол Эрдэнэ цолно гэж юм байгаа. Бүгд байгаа. Энэ Бабалтай гэдэг газар маань одоо манай Гэлгэрэнцэн ах, манай эмээ аав бид нар чинь бүгдөө энэ чи амьдралаа ерөнхийдөө л энэ газар мал ахуйгаа боожулж үр хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлж өссөн газар маань цагийн бургалтайн голдоо очиж хэдүүлээ уулзалт хийж 3 өдөр сайхан наадаж ингээд үр хүүхдүүдэд сайхан тоглуулад тий нутгийнх нь бас ахын дүүстэй нь бас уулзч учирч сайхан байцгаая. Тэгээд манай ам болохоор дөрүүлээ 2 хүүхэдтэй. Эхнэр минь өнгөрлө гэж юм байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ уулзалтанда бүгдөө сайхан нар хурд игшэрсэн сайхан өдөр хэдүүлээ сайхан уулзаж учирч бүгдийн сайхан хойч үйдээ бас нэг биеиндээ удам бөхсөөгөө таниулж бүгдөө сайхан тэгээд энэ уулзалтанда хүрэлцэн ирээрэй гэж тэг уриалж байгаа шүү. Ах トゥ нартай тэр тусмаа хоёр дүүдээ их баярлж байгаа шүү. Туузын уулзалтанд дүү нартайгаа цуг хамтарж байгаа шүү. Гэхдээ яг хоёр дүү маань их шаргуу үзэж байгаа. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхэд соёлаа. Ах маань гэлэг болсон гэж хүн байсан. Ээж маань Сэнгийн Дэжидмаа гэж хүн байсан. Ах маань 5 хүүхэдтэй. Би ганц охинтой. Охин маань ам бол 5 уулаа. За тэгээд манай ургийн баяр 7 сарын 12, 13, 14-нд болно. Ургийн баяртаа та бүхний хүрэлцээрхийг уриалж байна. За сайн байцгаана уу ах トゥ нар минь.
энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За манай Имэг Дижитмаа гэж хүн байсан. Тэрний дүү Гэлэгрэнцэн, хамгийн бага дүү Цэрэн Дав гэдэг энэ эгчдүү 3 хүмүүсийн өөр хүүхдүүд бид нар их олоолаа болсон байна. Тэгээд одоо өөр хүүхдүүдийн хооронд нь танилцуулах хэрэгтэй байна. Ерөнхийдөө манайхан ч бас сайхан олон өнөр өтгөн болцоос юм байна. Тэгээд энэ өөр хүүхдүүдэд уулзуулж, учруулж, танилцуулж энэ ураг зөвлөө мэддэг болгоё гэдэг утгаар одоо 7 сарын 11, 12, 13, 14-нд 3 хоногийн үргэлжилсэн ургийн баяр болохоор ингээд төлөвлөгдөд ингээд бүгдээрээ бэлдэж байгаа юм байна. Тэгээ энэ ургийнхаа баярт бүгдээрээ сайхан идэвхтэй оролцож хүрэлцэн эрхийг уриалж байна. Харин ч бас цаанасраа өмсөх хувцастай дээл хувцастай таарад бас дажгүй. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Сэнгийн Гэлэгрэнцэнгийн дөрөвт охин бод ханд байна. Миний хань Батолбоо. Би ээж аваагаа үргэлжил санаж сайхан дурсамж болгоныг бодож дурсаж явдгийн. Манай авч ер нь их сайхан гөндөгөө өг дуу цөөтэй өмөртөнгөө ер нь их нуруулах хүн л дээ. Одоо мэдэх юм мэдэн тий. Яриач чи сүрхий хэлнгээ ээжээс хүн тань болоод өчгөө суугаад. За тэгвэл би зарим нэг зүйлийг тодруулъя. За би энэ айл Гэлэгрэнцэн гэдэг айлд хүргэн ороод үндсэндээ 40 жил болж байна. Бид хоёр амьдраад суугаад 2 хүүхэдтэй. Гол нь аавхад тухай ярьж байгаа болохоор за ер нь айлын 5 хүүхэдтэй хамгийн том ах нь Хүрлбаатар, тэгээд Хүрлсүх, Тайвна, тэгээд Бодханд, Хүрлбат гэдэг миний хамгийн хайртай дүү. Тэгээ манай ач зээнэр чи одоо бүгдөө ер нь одоо миний санахын ургалдаа дээрээ одоо Сэржээ, Эрка, Сүхэ, Тулгаа одоо энэ хэдэн өсөж байгаа хүүхдүүд бүгдээрээ л үнээс хаадаг гэсэн халиунаа эдэр. Бүгдээрээ гараад өглөө өөрийн 5 жингээ босоод бүгдээрэнд нь ээж тэгж их ажил сайхан сургадаг байсан. Бүгдээрээ эрэгтэй эмэгтэйгөө бүгдээрээ үнээгээ саагаад аль төрүүл сааж дуусна гэртээ ирэл өөрийнхөө ажлыг хийчихэл болоо. Тэгээ багаас нь тэгээ сайхан сургадаг байсан хүүхдүүдээ ажилч хичээнгүү ямар нэг юм шудраг үнэнч хийсэн ажлаа гүйц дуусгаж хийж сурцгаа гэл. Одоо тэрний ач буйнд хүүхдүүд маань одоо ч гэсэн манай хүүхдүүд эрдэнэ Тулгаа намын бид нар юу нэмээ өгөөсөө их юм сурсан хөдөлмөрийг яаж хийдгийг сурч ирсэн гэж ярьдгийг. Тэгээд бодохоор нэрэл эмээ өвгийн энэ хүүхдүүдэд хүмүүжүүлэх сэтгэл энэ сайхан уламжлал үлдтгэл юм байна. Яаж ч утсан. 7 сарын энэ ургийн сайхан баяртаа хүнд зочдоо хүрэлцэн эрхийг хотлоороо гэр бүлээрээ сайхан хүрэлцэн ирж цөмөөрөө сайхан бас энэ хөгжчүүлээ хүндэтгээд дурсан санаад сайхан хөгжилдөн цэнгэж жаргаж 2 3 хон ёо. Тэрнээс гадна өөр удмаа сайхан хооронд нуузуу танилцуулж яг зөв. Би энийгээ мэдэж таньдаг болж байна. Цэний миний донгосныг арилгах шиг байх юм. Балаа юм болчих. Тэгээ бөөнөрөө сайхан уулзцаагаад халуун амбулаараа уулзцаа. Бас нэг гоё хүрэлцэн ирээрээ хүүхдүүдээ л гэж хэлье да. арай муухай хэлчлээ таах юм дөө. За баярлалаа. За энэ нуурж хэлчихлээ. Тэгээ та бүхэн бүгдээрээ хүрэлцэн ирээрээ. Хүрэлцэн эрхийг уриалж байна. Хүрэлцэн ирцгээгээрээ баярлалаа. Тэгээд та бүхэн хүрэлцээрээ баярлалаа. Уриалж байна. Зон сайхан уулзцгаая. Сайхан хөгжилдөн цэнгэж жаргаж 2 3 хон ёо. Баярлалаа.